Hi YouTube, шинэ бичлэгтэй тавтай морил. Өнөөдөр MBTI-ийн талаар бүгнээрээ ярилцах болно. MBTI гэж юу юм бэ гэхээр өөрийнхөө зан араншин, ерөнхийдөө онцлогийг ингээд хүсэгнүүдэд оруулсан байгаа байхгүй юу? Хуваарлцсан гэсэн. Товчууд бол амар MBTI гэж их ярьж байна л да. Чиний MBTI юу юм ингээл уулзахтаа шууд ингээд Солонгост бол бүр ингээд тэр нь бүр өөрийн танилцуулгааных нь нэг хэсэг болцсон. За, бараг CV-н дээр нь ч байж болохоор ингээд MBTI чинь юу вэ? Ямар MBTI-тай вэ гэх. Тэгээ тэрнээс нь ингээ хамаарч хүмүүстэй бас харьцаа хандлага ингээд өөрчлөгдөж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг би T амд бас өөрөө дурггүй л дээ. Чи T болохоор ийм юм байна штэ. Чи S болохоор ийм юм байна гэх нэг ингэдэг юм байд штэ. Чи яг ийм үйлдэл гаргаж байгаа юм чи T байна. Эсвэл G байна гэх нэг ингээд хүнийг шууд ингэдэг. Тэгээ дээрэс нь чи T юм чи угаасаа T юм ойлгохгүй. Чи угаасаа P юм чи угаас тэгж чадахгүй T юм ойлгохгүй гэл нэг ингэдэг хүмүүс байгаад байгаа байхгүй юу. Би T хүмүүстэй амар сан дурггүй. Юу гэсэн юм бэ? Заавал ингээд нэг хүнийг ингээд кодлоод тэрүүгээр нь харьцсан. Энийг зүгээр давуу тал болгож ашиглаж болох байхгүй юу? Заавал ингээд хүнийг ингээд сонин тэрүүгээр нь ялах гад байхаар амар тэнэг санагдаад байгаа. Би энэ удаагийн бичлэгээр бол нэг тийм онл ярихгүй. Яаж эхэлсэн юу гэдгийг нэг юм жоохон дуршуу юм ярихгүй. Зүгээр л бөөнөрөө MBTI мэдэж авцгаая. Тэгээд маш олон тестүүд байдаг. Та нар өөрсдийнхөө ингээд тест MBTI-ийн тестийг ингээд бүгэлж үзэх юм бол айгүй бол асуулга гарч ирэн тэр асуулганд ингээд хариулаад тэгээд чиний MBTI ч юм бол ийм байна. Давуу тал, сул тал ингээд бүх юмнуудыг чинь гаргаад ирдэг юм сайтууд зөндөө байгаа. Би оруулчих. Тэрүүгээр ч гэсэн нэг үзээрэй. Миний одоогийн хийх бичлэг болохоор би ингээд ийм айгу гоё лекц сонссон байхгүй юу? Хичээл дээрээ. Тэгээд энэ хичээл бол бүр ингээд бусад MBTI тестүүдээс маш ондоо, маш гоё ингээд ерөөсөө уй даахгүй хөвгчлөлтэй үнэхээр л тийм байна те гэж бодогдохоор байсан учраас ингээд та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа шүү. Жоохон ахмад насны хүмүүс бол MBTI-г нэг сонирхдаггүй юм байна лээ. Солонгост ч гэсэн мөн адилхан нэг тийм жоохон өндөр настай хүмүүс MBTI маяг бол нэг сонирхдаггүй. Залуучууд бол маш их сонирхож байгаа. Тэгээд бөөнөрөө ч гэсэн бас юугаараа дутгуу те MBTI мэдээлэл авчиг. За хамгийн эхэлж бол бид нар Монголд бол энийг айгуу сайн мэдэх байх нэг сангвиник, холерик, меланхолик, флегматик гэдэг нэг юм дөрвөн тайп байдаг штэ. Энэ дөрвөн тайпыг бол Монголд бол амар их ашигладаг. Бүр ингэ сэтгэл зүйн тэр хичээл мичээл дээр нүртэл ингээд орж ирдэг. Тийм учраас монголчууд бол чиний темперамент чинь юу юм гэж амар их асуудаг штэ. Тэнгүүд сангвиник, флегматик хоёрын хослолч гэдэг юм уу те. Эсвэл би сангвиник, эсвэл би холерик гэдэг ингээд ийм юмнууд амар их байдаг штэ. Тэгэхээр бөөнөр одоо энэ дөрвөн үсгний талаар мэдэж авах нэ. Өөрийгөө одоо дөрвөн үсэгт ингээд хөөрхөн кодлоод оруулчих нь шүү дээ. Тэгэхээр чи өөрийгөө EU, IU гэдгээ тодорхойлно гэсэн үг. Окей. За тэгэхээр E гэдэг нь одоо миний ойлгож байгаа бол жоохон extravert хүн хэлээд байгаа байхгүй юу? Айгу тийм гадагшаага нээлттэй ингээд шууд ингээд ил өөрийгөө ингээд илэрхийлж чаддаг жоохон ичиж мичимхий биш, бүрэг биш. Тийм хүнийг ерөнхийдөө E гэдэг байгаа. За I бол ерөнхийдөө миний бодож байгаагаар нэг меланхолик хүмүүс байдаг шүү дээ. E бол сангвиник байж болно, холерик байж болно, флегматик байж болно. Эсвэл сангвиник, флегматик хоёрын хослолч гэдэг юм уу те. Тийм extravert хүмүүсийг бол ер нь E гэж дүгнээд байгаа юм шиг байгаа. I бол меланхолик буюу жоохон тотгошоогоо ингээд юм хэлэхдээ жоохон бодож байгаа нийлээ ингээд бодож байгаад хэлдэг ч юм уу те айгүй тийм жоохон дуугай нэг тийм хүмүүсийг бол хэлээд байгаа. Эхлээд бөөнөрөө EU, IU гэдгээ мэдэж авах гээд үзье. За эхлээд энэ асуултанд хариулаарай. Та бүхэн I одоо төрлийн хүмүүс байгаа шүү дээ. Introvert буюу айгүй бүрэг ичимхий тийм хүмүүс байлаа гэж үтээ. Тэр хүмүүсийг хараад юу гэж дүгнэх вэ? Ер нь л ямар хүмүүс байдаг вэ? Одоо юу гэдгийг жоохон сул тал нь гэх юм уу? Эсвэл тэр нь жоохон хэцүү байдаг. Давуу тал, сул тал гэд ингээд хэлчих болно. Ер нь ямар байдаг вэ? За бодож үзээд за ерөнхийдөө нэг иймэрхүү байдаг. Тэр нь амар хэцүү байдаг. Тэр нь эсвэл амар даваа талтай. Ингээд бодоод үзээрэй. За бодсон те. Бодоод нэг хариулт гарч ирж байгаа те. Нэг юм даваа тал, сул талын бөөнөр дотор бодчихлаа штэ. Тэнгүүд л өөрийнхөө бодсон бодлыг өөрөөсөө асууад үзээрэй. Жишээлбэл би I хүмүүсийг ярилцаад бол аюу хэцүү байдаг. Юу бодож байгааг мэддэхгүй. Гэхдээ чимээгүй сонсоол байдаг. Миний ярьж байгаа яриа таалагдаад байгаа мó үгүй мó гэдгийг мэддэхгүй гэж би дүгнэлээ гэж бодъё. Тэгвэл буцаагаад чи ийм хүмүүн үү гэд өөрөөсөө асууж байгаа байхгүй. Би ярилцахад хэцүү хүмүүн үү? Яг нэг өөрийнхөө бодлыг өөрөөсөө асууна гэсэн үг байхгүй юу? Одоо I хүмүүсийг дүгнжлээ шүү дээ бөөнөрөө. За нэг иймэрхүү хүмүүс байдаг. Гэтэл өөрөөсөө буцаагаад асууна гэсэн үг байхгүй. Чи ийм хүмүүн үү? Хэрэг үгүй гэж байгаа бол E төрлийн хүн байх боломжтой. Нэрэлж тийм юм уу? Тийм биш тэ гэж ивэл I төрлийн хүн байх боломжтой. За жишээлбэл би I төрлийн хүмүүс жоохон дотогшоогоо гэхдээ яг би ингээ юм яриад тахад миний яриад таалагдаад байна уу үгүй байна уу гэд фидбек жоохон байдаггүй хүмүүсээ гэд дүгнчи гэж бодъё.
Тэгвэл буцаагаад өөрөөсөө асууна гэсэн үг. Болроо чи хүнд фидбек өгөх жоохон хэцүү төрлийн хүн үү? Хүнтэй ярилцахдаа чи хариу үйлдэл үзүүлэхдээ муу юу? Гэт ингээд бодоод үзэх юм бол би үгүй гоохгүй юу? Тэгэхээр би И төрлийн хүн байх боломжтой. За. Өнөр ингээд EU, IU гэдгийг мэдэж авч болох нэ. Гэтэ энэ бүр яг чи ийм л хүн гэж ингээд тодорхойлохгүй заяа. Ерөөсөө чи тэгвэл энэ төрлийн хүн байна гэж тодорхойлохгүй. Бүр амар олон хөрвж болно. За. Чиний MBTI бүр ингээд байнга солигдож ч болно. За. Яг хоо нэг суурин байна л да. Гэтэ ер нь жоохон солигдож орчноосоо өөрчлөгдөд солигдож болно. За дараагийнх нь SU, NU гэдгийг бөөнөрөөр тодорхойлно. SU, NU. Тест бас дахиад үзье бөөнөрөө заяа. За. Нэг юм алим байлаа. За энэ алимыг 5 үгээр тодорхойлно. 5 юу ч хийж болно. Гэтэ нэг л олон ингээд үг биш. Зөв нэг үгээр тодорхойлно. Нэг юм нэр үгнүүдээр ч юм уу, үйл үгнүүдээр ч юм уу. Ер нь бол ингээд бодож байгаа бодлоо ингээд нэг үг болгоод тодорхойлно. За бодоод дууссан бол одоо бөөнөрөөр тодорхойлцгоё. Энэ хэрвээ алимыг за хараад те юу гэдгийг улаан өнгөтэй юм байна. За алим л шүү дээ те алим байна. Хацсан алим байна. Юу гэдгийг одоо ингээ гаднаас нь хараад ингээ дүгнж байгаа бол заяа. Гаднаас нь хараад дүгнж байгаа бол та S байх магадлалтай. S байх магадлалтай. Яагаад вэ гэхлээрээ S-үүд факт амар чухал гэдэг байхгүй юу? Ерөөсөө нэг тийм хийсвэр сэтгэлгээ гэдэг ч юм уу те ингээд нэг цаад утгыг ингэж харахтаа биш зүгээр яг факт дээр үндэслэдэг. Тэгээ энэ алим улаан өнгөтэй нүү? Улаан өнгөтэй байна. За энэ алим уу? Алим. Гэ яг ингээд чиний нүдэнд харагдаж байгаа, гарт баригдаж байгаа 5 м-хүү байгаа штэ. Тэр 5 м-хүүгээрээ ингээд хүртээд тэрүүгээрээ ингээд мэдээлэл боловсруулад тэрүүгээрээ хариу үйлдэл үзүүлэх төрлийн хүн үзүүлдэг. Тим төрлийн хүн байгаа байхгүй. Эсвэргээрээ N төрлийн хүмүүс яадаг вэ гэхлээрээ за энэ алимыг хараад Ньютон санаанд орсон байж болно. За бөөнөрөө цасангоо гэдэг нэг хүүхэлтэй хийнэдэж тэр санаанд орсон байж болно. За амттай юм байна да гэж бодсон байж болно. Эсвэл хин хадсан болоо гэж бодсон байж болно. Өөр ингээ юу гэдгийг энэ алимаар дамжуулаад Apple санаанд орсон байж болно. Тэг гар утасч байдаг юм уу, чихвч байдаг юм уу, юу гэдгийг ингээд тийм юмуд бодсон байж болно. За энэ төрлийн хүмүүс бол N ах магадлалтай. Яг гэхээр энэ төрлийн хүмүүс энэ зүйлээр дамжуулаад одоо ямар мэдээлэл авч болох вэ гэдэг дээр маш ингээд жоохон serious санддаг гэсэн үг байхгүй. Жишээлбэл алимыг хараад анимашн санаанд орж байгаа. Алимыг хараад цасангой санаанд орж байгаа бол энэ алимаар дамжуулаад би ийм юм олж авч ирсэн штэ. Би ийм мэдлэгтэй юм бэ штэ. Ийм мэдээлэлтэй байна штэ гэдгийг ингээд мэдэж авч болно. Юмыг жоохон ингээд цаадлаас нь харж чаддаг гэх юм уу? Ингээд нэг юмнаас ингээд ургуулад бодох юм чадвартай байдаг. Нэг одоо юмнаас одоо зөвхөн энэ ийм л байна гэж факт дээр биш энэ юмнаас бид нар юу мэдэж авч болох вэ? Энэ одоо энэ алимаар дамжуулаад бид нар юу мэддэг вүлээ гэдгээ ингээд шууд бодож эхэлж байгаа бол энэ бол N төрлийн хүн байж болох нэ. N төрлийн хүмүүс бол маш нарийн ингээд ямиг детальчилж ингэж хардаг хүмүүс байгаа байхгүй. TF-ийн тест болохоор бөөнөрөө бодоорой. Таны сонсхийг одоо хүссэн магтаалын үг ямар үг вэ? Сонсхийг хүссэн магтаалын үг. За нөгөө талаасаа өөрийн чинь байнга хэлдэг магтаалын үг. За 3-3-ыг бодоход ер нь бол болно. Бодоод би ямар магтаалын үг сонсомоор байна? Яг надад ямар магтаалын үг хэрэгтэй байна? За дараагийнх нь би ер нь хүнд ямар магтаалын үг хөвчлэн хэлдэг вүлээ? Хүмүүст ингээд би ямар магтаалын үгийг хэлэх дуртай билээ гэд ингээд бодоод үзээрэй. За. Сайн удаан бодоод. Одоо бөөнөрөө тестнийхаа учрыг тайлъя. За хэрвээ чиний одоо таны сонсхийг хүссэн магтаал дунд чинь хөөх юм аа. За чи сайн байсан. Сайн хийсэн. Өнөөдөр үнэхээр одоо хичээлээ. Сайн байлаа. Ер нь нэг иймэрхүү ингээд өгнүүд байх юм болвол чи ямар мундаг юм. Чи ямар гоё юм гэдэг ийм ингээд магтаалын үг сонсмоор байх юм болвол ер нь бол F төрлийнх байх магадлалтай. Сонсхийг хүссэн үг дээр одоо өөрийн чинь сонсхийг хүссэн тэр магтаалын үг чинь нэг тиймэрхүү чи хөөрх юм аа, чи гоё юм аа. Чи үнэхээр хичээж шүү. Чи үнэхээр сайн хийсэн байна. Чи ямар мундаг юм. Чи энийг яаж хийсэн гэдэг нэг юм иймэрхүү зүйлс байх юм бол чи F төрлийн хүн байх магадлалтай. T төрлийн хүмүүстэр чи өмнө нь ийм байсан. Одоо ингээд харсан чи энэ хүртэл ахиж дэвшсэн байж тээ. Жүгдийг хүртэл ингээ ганцаархнаа хичээж ирсэн байж тээ гэдэг ч юм уу те. Ийм байх юм бол ерөнхийдөө T төрлийн хүн байх магадлалтай. За энэ нь одоо ямар учиртай яаж онцлоод байгаа юм бэ гэхээр F төрлийн хүн дэвштэй те. Хөөрх юм аа гэдэг бол магтаал гэж байгаа байхгүй юу.
Чи ямар хөөрхөн. Чи өнөөдөр амар хөөрхөн харагдаж байна. Чи бүр өнөөдөр амар гоё харагдаж байна. Өнөөдөр чиний өмсөн хувцас бүр чамд амар гоё зогч байна. Өнөөдөр чиний бодолт амар гоё байна. Чиний өнөөдөр өсний засалд үнэхээр гоё байна. Чи үнэхээр амар дог харагдаж байна. Энэ бол ингээд F төрлийн хүмүүст магтаал гэж байгаа байхгүй юу? Магтаал. Харин T төрлийн хүмүүст бол энэ магтаал биш. Яарал шүү дээ. Тэгээ өмнө яатсан байсан гэж хүлээж авдаг ч юм уу тий. Юу гэсэн өнөөдөр өөрчлөгдсөн байхгүй л шүү дээ. Зөв нүрээ угаагаал гарчихсан шүү дээ. Гэт ингэж бодож байгаа бол T төрлийн байх магталтай. T төрлийн хүмүүст юу магтаал гэж очих юм бэ гэхлээрээ за сурагч байлаа, эрэгтэй сурагч байлаа гэж тийм үү? За өмнөх улирал дээр 85 авсан. Гэтэл энэ улирал дээр 95 авсан байлаа гэж дээ. Тэгэх юм бол одоо магтах гэж шүү дээ тий. T төрлийн хүмүүсийг чи магтах гэж. Энэ үед чи өмнөх улиралд 85 авсан байсан шүү. Энэ улирал чи 95 авсан биш. Чи 10 оноогоор ихсэн биш. Үгүй яг 100 авч чадаагүй л тий. Гэтэ чи бүхэл бүтэн өмнөх улирлаас 10 оноогоор ихсээд чи бүр 95-аар орсон биш. Браво. Ингэж байгаа бол энэ магтаал T төрлийн хүмүүст заяа. Яг тэгэхээр нөгөө факттай юм дээр үндэслэж хэлж байгаа бол энийг шууд магтаал гэж авч байгаа байхгүй юу? F төрлийн хүмүүс яах вэ гэхээр би хичээсэн юм чи угаасаа л энэ гарч ирэх нь ойлгомжтой биш гэж ингэж бас хүлээж авч болно заяа. Тэгээд чи шалгалтаа ямар мундаг өгсөн гэж ингэж хэлэх юм бол F төрлийн хүмүүст магтаал олж очих гэдэг байхгүй юу? Тэгэхээр хэрэв магадгүй таны найз залуу чинь, найз охин чинь тий T төрлийн хүмүүс бол та хичнээн гоё юм аа, хөөрхөн юм аа, мундаг юм аа гэж хэлээд T төрлийн хүмүүст магтаал олж очихгүй. Харин таны найз залуу чинь T төрлийн хүмүүс бол яг нэг факттай юм дээр үндэслээд тэр хүнийг тий шууд үндэслэлтэйгээр ингэж хэлж чадчихвэл, урамшуулж чадчихвэл энэ магтаал болж очих гээд байгаа байхгүй. Ваа, манай найз л намайг магтчихин да, манай найз охин намайг магтчихин да. Үнэхээр л би сайн байгаа юм байна да гэд ингэж хүлээж авна. Гэтэл F төрлийн одоо тий найз охинтой, найз залуутай байх юм бол ингээ хичнээн үнэн факттай юм дээр тулгуурлаж хэлээд ваа өнөөдөр чи минь үнэхээр гоё харагдаж байна гэд ингэж хэлэхгүй байх юм бол би өнөөдөр хөөрхөн биш байгаа юм бах та. Би өнөөдөр гоё биш байгаа юм бах та. Би ингээ хичээсэн ч гэсэн ерөөсөө ингээд болохгүй байгаа юм бах та гэдэг ийм ингээд магтаал болж очихгүй яг ингэж бодогдсон заяа. Тэгэхээр ингээд F-үүд TU гэдгийг бас ингэж ялгаж болох нэ. За тэгэхээр эндээс дүгнэх юм бол T төрлийн хүмүүст худлаа хэлж чаддаггүй. Яг үнэн зүйлд ингээд суйрлах амар туртай. Гэрлээгээд F төрлийн хүмүүс байнга худлаа хэлдэг гэсэн үг биш. F төрлийн хүмүүс зөвхөн тийм гоё сайхан үгийг ингэж хүлээж авахта амар таатай байдаг. Хамгийн сүүлийнх GU PU гэдгийг өнөөрөө ялгаж сурцгаая. GU PU гэдэг өнөөрөө мэдэж авцгаая. За энэ айгуу хөөрхөн заяа. GP-г ялгах айгуу амархан. GP айгуу хоёр өөр эсрэг ондоо хүмүүс заяа. Амьдралын одоо 생활 стайл гэж ярьж байгаа байхгүй. Амьдралын хэм маяг тэгээд 시간 계산 буюу цаг хуваарлалт. Энэ цаг хуваарлалт дээрээ ерөөсө цаг хуваарлалт амьдралын энэ хэм маягийг хараад шууд GU PU гэдгийг ялгаж болдог гэдэг байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл таны ширээ байлаа гэж бодъё. За тэр ширээ маш эмгэгцэгцтэй гэд нэг нэгэнгөө ингээ өрөө тавьсан тий төвчүүд намуудаа бүгдийн өрөө тавьсан гоо сайхан бол гоо сайхан юм тий бүгдийн сайхан гэж чимбитлэн ингээд бараг онг өнгөөрч болтгоо ялгаж малгаад ингээд шууд ингээд нэрсийн дараалал магаалаад ялгаад ингээд байж ивэл чи байх магадлалтай гэдэг байхгүй юу. Ингээ бүх ямиг ингээд айгуугаа эмх цэгцтэй ингээд тэгжээж ингээд сэтгэлэн гоё тавьширдаг нэг гоё байдаг бол энэ G төрлийн хүмүүс. P төрлийн хүмүүс яадаг гэхээр ямар амар эмх цэгцгүй заяа. Гэл бүгдийн сайхан ингээл овоолаа л энэ заяа ингээд нэг нэгэнгөө овоолаа л ингээд эмхэлж цэгцэлж хураахгүй ингээл дээр нь овоолаа тавиад энэ заяа. Тэгсэн мөртлөө яг хаана юу байгаагаа мэдчихэж байгаа. Тэг ингээ босод харах юм бол ширээ мэрэ чинь юу энэ одоо хаана юу байгааг мэддэхгүй гэл ингэдэж штэ. Гэтэл P төрлийн хүмүүс бол тийм байсан ч гэсэн хаана юу байгаагаа үнэхээр сайн олж мэддэг. Энэ чимбитлэн сайхан ингээ өрөө тавьчих юм бол өөртөө амар тухгүй байдаг. Ингээ нэг тийм хязгаарлагдмал орчинд орсон юм шиг юм боогдсон юм шиг мэдрэмж авдаг заяа. Тэгээ ингээд видко тэгээ ингээд би болохоор өөрөө тийм G төрлийн хүмүүс ахгүй. Тэгэхээр P төрлийн хүмүүсийг бас ингээд амар гайхдаг. За ёо ийм эмэг цэгцэхгүй юм донд чи яаж одоо төвлөрч суух юм гингүүт ингээд тэр хүмүүс яг тийм л орчиндөө төвлөрч чаддаг. Амар гоо ингээд бүх юм ил ингээд ширээн дээр бүгд ил гараал тавьсан заяа. Ширээн дээр бүгдийг панк гэж гараад тавьсан. Бүгдийн сайхан оолол тавьсан. Тэгэл тэндээс юу байгааг мэддэг өөрөө. Тэгэл ингээд авахд бэлэн. G төрлийн хүмүүс шал эсрэгээр бүгдийн сайхан жим битл өөрч хурааж тавиал тэндээс ингээд сугалж татаж гаргаж ингээд сонгож авах нь өөр амар кайфтай. Ийм байдаг заяа. За амьдралын хэм маяг бол нэг иймэрхүү байна. Зүгээр амьдралын хэм маягийг ширээнээс мэдчих болж штэ тэ. За одоо тэгвэл цаг төлөвлөгөө буюу одоо цаган дээр яадаггүй гэхээр за би жишээлбэл 8 цагт одоо хичээлтэй байлаа гэж бодё.
Тэгм бол би ингээд 6 цагт босоод ерөнхийдөө цагийн дотор бэлэн болоод за 6 цаг 15 минутын метронд сууна гэд ингээд бүх юмаа төлөвлөөд яг таг ингээд гарч байгаа байхгүй юу. Тэгэж гарахдаа найз гинт гараад ирвэл яах вэ? Тэгэж ингээд бүх нэг төлөвлөгөөний дотор маань нэг гинт ингээд таньдаг хүн гарч ирээд юм ярил яах вэ? За ингээд автобус метрод ингээд хоцруул яах вэ? Гив гинт ингээд асал ч юм уу иймэрхүү зүйлээс болоод жоохон хожигдвол яах вэ гэдгээ бас жоохон тооцоолоод энэ 10 минутын ийм запас цагтай явдаг заяа. Тэрийг хүртэл ингээд тооцоолж чадчихвэл энэ чи гэж байгаа байхгүй. Гэтэл ти ямиг тооцоолохгүй яг л тан гэл ингээл явдаг заяа. Бүх юм ингээл одоо яг тэдээс тэдэн цагийн хооронд би метрондоо суун тэгээд би хичээлдээ яг тэд гэж 8 гэж очино гэх. Тэрний голоор найзууд гарч ирэх үү, осол мосол гарах уу тэг ингээд тэр мэрийг нэг хамаагүй ингээд тэрийгэ бодож үзэхгүй зүгээр шууд яг төлөвснөөрөө л явна гэж байгаа бол энэ жоохон пи байх магадaltaй гэдэг байгаа байхгүй. За тэгээд нэг зүгээр л ганцхан юм жишээгээр ингээд бөөнөрөө өөрсдөө тестерлэж үзээд бөөнөрөө ингээд гоё MBTI мэдэж авч болох нь байна. Тэгээ яг сонирхолтой шүү дээ. Ингээд зүгээр байж ахаар нэг хитгэн асуултанд хариулаад өөрийнхөө MBTI-г ийм байх магадaltaй юм байна гэдэг мэдчихэж болох нь байна. Бүр ингээд лавшруулад өөрөө ингээд мэдхийг хүсэж байгаа юм болвол бүр тэр тестүүдийг бүгэлж үзээд зөндөө олон хариултуудаас өөрийгөө ингээд олж аваад сонгож бас болох нь байна. Тэгэхээр MBTI гэдэг бол миний ойлгож байгаагаар зүгээр л өөрийнхөө онцлог одоо зан араншин тий өөрийнхөө ингээд амьдралын хэм маягч гэдэг юм а тэрийг бүгднийг ингээд нэг юм дөрвөн үсгэний дунд оруулчихж байгаа дөрвөн үсгээр ингээд кодолчж байгаа. Тэгээ хүмүүст өөрийгөө тайлбарлах айгу амархан хэлбэр юм болов гэж би боддог. Хүнтэй уулзаад тэ би яг ийм төрлийн хүн биш ахгүй юу? Би ингэдэг ахгүй юу гэж хэлхийнхээ оронд уучлаарай миний MBTI тэ ENFJ болохлээрээ эсвэл би жоохон T төрлийн ч гэдэг юм тэ N төрлийн болохлээр ингэдэг юм а гэх юм бол амар гоё биш гэж юу? Айгу цаг хугацаа хэмнэсэн гэх юм уу? Тэ цаг хугацаа гоё хэмнээд энэ чинь тэгвэл энэ төрлийн хүн юм чинь би энэ хүнтэй ингэж харьцсан бол илүү энэ хүнд одоо хүрч чадах юм байна да гэдэг зүйлээс нь бөөнөр ашиглаж сурцгаая MBTI-г. За тэгээд хэрэг болсон бол тэгээ танд үнэхээр хэрэгтэй бичлэг байсан бол лайк дараад subscribe хийгээрэй. Тэгэхээр хийх байсан ч болно. Зүгээр гоё үзээлтэй. Миний MBTI ийм байж болох нь байна. Энэ нэрээ байж болох юм биш үү гэж үзэж байгаа. Олоод ингээд өөрийгөө мэдээд авсан болол тэр болоо. Энэ яд ингээд бичлэгний гоё хэрэгцээ ач тусна гарч ирж байгаа байхгүй. За тэгээд амар сонирхолтой жишээ авч хүргэсэн дэжэрэг манай Кюсэний буюу одоо багштай маш их баярлалаа. Айгуу гоё онцгой хичээл орж өгсөн багштай дэжэрэг баярлалаа. Кюсэний дуу 감사합니다. За тэгээд дараагийн бичлэгээр бөөнөрөө уулзцаая. Дараагийн бичлэг юу байвал Дараагийн бичлэгээр юу байвал та бүхэнд гоё сонирхолтой санагдахаар байна. Комент үлдээгээрэй. Би тэгээд ястаа нэрээ судалж өгнө сая. Гэтэ би ингээ ямиг ярихдаа бүр ингээ амар сүртэй ингээ яриад онл малоор мухаж яршмаар байгаа боловч энэ яг үнэндээ сонирхолтой. Тэгээ зүгээр л амьдрал дээр ингээд гоё тий. Амьдрал дээр гоё хэрэг болохоор гоё хэдхэн юмнуудыг түүж аваад амар хурдан мэдчихдэг, мэдээд авах боломжтой тийм юмнуудыг бас ингээд хайгаад байгаа байхгүй тий. MBTI-г яг үнэндээ судлах юм бол 9 бус юм гарч ирэн заяа бүр ингээ 9 бусын юмнууд гарч ийн өөрийгөө бүр 9 бусаар ингээд тестэрлээд ингээд асуултанд нь хариулаад ингэж болно. Миний энэ удаагийн бичлэг бол зүгээр л ганц асуултаар ингээд өөрийгөө зүгээр л нэг энэ хавцаа байна да гэж ингээд мэдэж болно заяа. За. Тэгээд ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.